За түрүүн Баярмаг шуумаас яг хэлж байгаа төрөөнийхөө бид дахиад тавтай хэлэхэд тэр эрцгийг хангалттай байлгах дэггүй албаар байлгадаг чинь одоо сонгол ерхий орооных шүү. Тэгэхээр тэрэн дээр анхаараа гэж. Нөгөө талаараа бас энэ парламент засгийн газар өөрсдөө бас анхаармаар байгаа нэг зүйл нь сонгол ерхий орооны төсөв юм байна. Төсөв ингээд нэг саналаа өгөөд сангийн яамд өгөхөр сангийн яам хасаа ичдэг. Тэгээд эргээ сонгол ерхий орооноос сонгогчдын боловсролоо дээшлүүл энэ чиглэл рүү ажиллаач гэд нэхэд байдаг. Гэтэл одоо тавигддаг төсөв нь одоо жишээлбэл нэг хүнд хуваах юм бол нэг хүнд нэг 400 төгрөгийн л үйлчлэгээ үзүүлэх үс хэмжээний төсөвтэй ингээл ажилтдаг. Тэгэхээр та өөрөө засгийн газрын хэрэглэх газрын дэд даргагаар ажиллаж байсан гэх хүний хувьд бол энэ төсөв төлөвлөгөөгөө батлуулаад аваад гарах дээр нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Манай сангийн яамч гэсэн сангийн сайд одоо сонсож байгаа бол одоо эх жил бас том сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэгэхээр энэ дээр сонгол ерхий орооныхоо бас төсөвийн сонгогчдод ажиллах энэ боломжоор нь бүрдүүлэх тал дээр талтай бас анхаарах хэрэгтэй байна гэж. Тэгээ ер нь бол нэг зүйлийг сонгол ерхий орооны гişүү сонгол ерхий орооны дарга бүр тогтчмоор зарчим болгочмоор ер нь төрийн сонгуулийг лав гарагт хийдэг болгомоор. Бүх нийтээр амраагаал лав гарагт тогтчмоор. Тэгэхгүй ингээд нөгөө өдөр тавьдаг болоод эхлэхээрээ л төрөний хилээд байгаа асуудлууд үүсдэг. Сонгуулийн ерөнхий хороо нь өөрсдөө сонгуулийн эрцгийг бууруулах алхам хийгээд байдаг. Энийг ингэ зогсоох юм багамаа. За